За ялчгүй л өнөөдөр эмэгтэй хүнийхээ эсрэг дуурч байгаад л эмзэглэж байна л да. Манай гэр бүл салж байгаа 3 хүүхэдтэй. Миний 3 хүүхдээ өнөөдөр сэтгэл зүй ямар байгааг хинч мэдэхгүй шүү. Тэр хуулийн дээш гаргаж ирээгүй шүү. Миний 3 хүүхдийн сэтгэл зүй өнөөдөр яг ямар байгааг би яг хажууд нь байгаа хүн би мэдчихэж шүү. Хаалга доогох цохоход гурлал гүгээд очдог. Хэн байна уу? Аав байна уу гэж харна шүү. Ганц гэр бүлийн тухай хууль гэж байдаг. Гэхдээ тэн дээр хариуцлага гэдэг юм аль хаан хиндэж байхгүй. Хариуцлага гэдэг юм. Өнөөдөр саяхан бид нэр өөрөө гудамд хайсан хүнийг харсан шүү дээ. Тэр хүний хаалганд тогшоод танаа гэрт чи ороод амьдрах хөшний судалгаа явуулаатаа гэдэг ингээд амин төвшний судалгаа явуулаатаа гэдэг хаалганд тогшоод та над хүүхдээ аав төр дөгчий гэдэг ингэж үгүй яг үннийг хэлээд энэ юу юм бэ? Өнөөдөр өөр хүүхэд яг юу юм бэ? Эцэг эхийн хариуцлага өнөөдөр юу юм бэ? Тийм үстэй. Өнөөдөр өрөө гаргаад төр дөгдөг эмэгтэй хүн битгий байгаасаа. Өрөө айлд үлдээчээд явдаг эмэгтэй хүн битгий байгаасаа. Яагаад ээжүүд өөрийнхөө төлөө дураагүй юм бол тэр аавч байж болно тийм ээ? Өнөөдөр гэр бүл салалт гэдгийг яг ямар шалтгаанаас салж ийн гэдгийг чухалчилж үзээсэй. Би хүний мууг үзэх гэсэнгүү, хүний муухай харах гэсэнгүү би зүгээр л өнөөдөр миний 3 хүүхэд бас ямар амьдралаар амьдрахыг би таашгүй болчихж байгаа болохоор би яалчгүй дуурмаар санагдсан. Өнөөдөр би зүгээр 3 хүүхдээ сайхан хүн болгомоор